95 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр Алтан зурлаг компани тендер шалгарч эрхийг авсан байна. 2015 оны 9-р сард гүйцэтгэлийн ажлыг эхэлсэн, гэсэн ч төсөв хөрөнгө хүрэлцгээ болсон гэсэн үндслээр мөн оныхоо 12-р сард барилгын ажлыг зогсоожээ. Өнөөдөр 2016 оны 4-р сарын 5-ны өдөр тус цэцэрлэгийн дээвэр онгорхой барилгын ажил эхэлсэн. Орчин тойрон барилгын хогоор бохирдсан байдалтай байлаа. Хүчтэй салхи шуурга гарсан тохиолдолд цэцэрлэгийн хүүхдүүд багш ажилчдын амнаас эрүүл мэндэд сүргээр нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүйг та харж байна. Монгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 95 дугаар цэцэрлэг өргөтгөл болон дээврийн ажлыг бүтэн жилийн өмнөөс хийж эхэлсэн байна. Гэтэл одоо хүртэл жилийн нүүр үзэж байхад одоо хүртэл цэцэрлэгийн энэ дээврийн асуудал шийдэгдээгүй. Хүүхдийн аюулгүй орчинд нөлөөлсөн ийм байдалтай байна. Холбогдох албан тушаалтнаас энэ үйл ажиллагааг яагаад бүтэн жилийн хугацаанд явуулсангүй гэсэн хариултыг авах гэсэн боловч ямар ч хариулт өгөх албан тушаалтан энэ цэцэрлэгт байсангүй. Цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд нөлөөлсөн энэ барилгын ажил бүтэн жилийн хугацаанд үргэлжилж байхад холбогдох байгууллагт нь хандаагүй. Одоогийн байдлаар барилгын ажилтай холбоотой осол гэмтэл гараагүй хэмээн амгалан сууна. Одоо бол барилга бол 4 сарын 15-нд бол үйл ажиллагаа эхэлнэ. 2016 оны төсөвт бол хөрөнгө мөнгөнд суудсан байж байгаа. Бид бол төсвийнхөө гүйцэтгэлийг өгөхөр сангийн яам дээр боловсролын яам дээр өгсөн байж байгаа. Бид 2016 оны 4 сарын 15-нд бол барилгынхаа үйл ажиллагааг бол эхэлнэ гэж. Графикийн хуваарийн дагуу бол 7 сарын 30 гэхэд бол цэцэрлэгийг бол бид бүрэн ашиглалтанд төлөөлөж өгөхөр төлөвлөгөө гаргасан байна. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг яралтай гүйцээх, цаашид хүүхдийн эрүүл ахуй амь насанд аюулгүй орчин бүрдүүлж хэвийн үйл ажиллагаатай болох чиглэлээр мэргэжлийн хэлтийн ерхий газрын байцаагч нар ажиллаж эхэлсэн. Мөн гүйцэтгэгч компани зүгээс 4-р сарын эхний 10 хоногт гүйцэтгэлийн ажлыг хийж эхэлнэ гэлээ.